Орой мэнд хүргийн үзэгчтэй Алтан шар зам үлзийтэй байг уралдааны маань 1-р шатны шалгаруул тун амжилттай үргэлжлэн үзэгч та бүхэндээ хүрсээр байна. Сайхан хүлгийнхээ жолоог залаад сэтгэл баяраар халгиж явдаг жолооч нар маань урлагийн тайзнаа хэрхэн дуу хураар өрсөлдөж байгааг харахад сайхан байна. Алтан үеийн мартагдсан аялгауг амьлуулан дуулах үйлсэд маань жолооч нар маань нэгдэн уралдаанд маань оролцож байгаа байлээ. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивэд тэтгэгчээр Даа Хүрээ Трейд компани ажиллаж байгаа байлээ. Ингээд Алтан шар зам үлзийтэй байг уралдааныхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзсэн үү. За би Аранхай аймгийн жолооч хүмүүс иж өнөөдрийн тэмцээнд оролцож байна. Тэгээд жаахан догдолж байна. Тэгтээ би одоо даран зардын хөгжим хөрвдөрчин шүлэг чим нүтгийн мартаараа хэмээх нэг сайхан дугаар оролцож байна. Тэхэн болгон сайн мэддэг урлагийн том сайдчууд маань анх дуулж амьлуулж байсан. Энэ дуу би өөрийнхөө олон тусаараа жаахан ойрох юм болоо да гэж сонгож аваад тоглох гэж байна. Чин хайдан уйран суухдмын ханны жаргал аммалсноо хатимны битги мартаарэ чин айдан дуудан суухдмын андин жаргал аммалсноо амраа миний битги мартаарэ Сайхан бүрвэ баяр хүргэе. Чи хэдэн жил хэрэг барьж байна? 19 жил хэрэг барьж. 19 жилээ. Одоо чи өөрөө машинтай байна уу? Ямар нэгэн байгууллагын харьяалт машин барьж байна уу? За өөрөө машинтай. Өөрөө машинтай юу? Тээвэр хийжсэн үү? Тээвэр чи Аранхай өнгө. Сөөгийн жил хийсэн. Сөөгийн жил хийсэн. Хаана хийсэн? Аймагтаа. Аймагтаа хийсэн үү? Зөвхөн чиний дуулж яг жолооч харагдаж байна. Сайхан.
Сайхан ч одоо чи тийм эвлэгхэн чиний тэр нуглаануудыг чи их сайхан хэлээ. Тийм ээ. А хоёрдугаар бадагны юунд хөгжим жаахан хоцрох. Тэг жаахан хоёрдугаар бадагн дээр нэг тийм юм үзүүллээ. Тэгээд ийм зөөр эвлэгхэн сайхан одоогоор сайхан дуулчлаа. Тэр одоо чиний тэр бүр тэр нэг гой сүүлийн барилтуудын нуглаа, тийм ээ. Тэр нуглааг бүр их гоё хийж байна. Баярлалаа. За гам бүрэгтэй баяр хүргэе. Жигдхэн, тэгшхэн, сайхан тэр жигдхэн тэр юун дээрээ гоё үнэхээр самбуу шүүгчээ хэлснээр сайхан жигдхэн, эвлэгхэн сайхан дууллаа. Эвтэйхэн, аятайхан сонсогдлоо. Тэгээ хаяа хөгжмнөөс жоохон зөрөх гээд шүү. Тий, тэрийг дараа нь сайн хичээгээрэй. Хэн дууллаа энэ дуу анхудаа? Чим нийтлэг мартаарай. Дуусан дуучны юм гэсэн мэдээгүй. За чи мэдчлээ санахгүй байна л да. Дуучин зөргөөг санаж гэнэ үү? Гитар зөргөө гэж шинийн борон тэр дуулсан. Тэр дуучин дуулсан юм шүү. Хэний дуулж байгааг мэдчихэж бас мэдж явах ёстой. За хөгжмийн зохиолчийн шүлгийн дуулсан дуучин тэр ерөнхийдөө гайгүй эвтэйхэн дуулчлаа. Жохон баясгалантай баймаар шүү. Чи бодоод энэ тэнд ардын яваасдаг нэлээд олон концертын сайн дуран үзлэх бүх ордны урлагнаад оролцсон хүн баг. Жохон хэнэггүй байж болохгүй шүү. Дуулалт бол гайгүй байгаадаа л дуулчлаа. Алдаа оноо алга байна надад бол. Эвлэгхэн гайгүй өөрийн чин тембр юм нэг найрын дундаар юм уу нэг олуула цуглаж чадуулахад юм уу эвлэг айтаахан намтай хоолой тийм ээ өөрөө гайгүй юм дуулж байна. Ганцхан өөрт чинь юу саадуулгүй фонограм их муу фонограм тэгээд им автомат хөгжмийн хүн тоглодгүй хөгжимтэй ийм аюултай байдаг байхгүй. Тэрний тэг тактик хөдөлгөөнгүй тэр ритмд та чирэгдэж ойлгож байгаа биз? Тэрнээс ил хожигдохгүй юмсан зэрэг явах юмсан гэдэг ингээ ерөөсөөр яг энэндээ баригдаж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ фонограмтай ийм автомат хөгжмийн одоо энэ хатуу ритмтэй энэ дуучин тийм ритм зохиогдоогүй дуу шүү. Нийтээрээ сайхан дуулах дуу. Та тэгвэл чөлөөтэй дуулж чадах байсан байхгүй юу? Саяын хөгжим шиг хэдэн. Гэтэл энэ хөгжимд чирэгдээд автомат хөгжимд чирэгдээд байна. Ойлгоо? Баярлалаа. За шүүгчдэд баярлалаа. Ингээд шүүгчдийн нийлбэр дүнг харцгаая. Шүүгч самбуу 13 оноо, шүүгч ухна 12 оноо. Шүүгч мөвшөр 10.7 оноо, шүүгч алтан хуйг 13 оноо өгснөөр нийлбэр дүн нийлбэр дүн 48.7 болж жигсаалтын 3 бичигдлээ. Баяр хүргэе. За тэгэхээр юуны өмнө баяр хүргэе дуулаа гараад ирлээ. Бас шүүгчдийн оноотой ихэр санал нийлж байна. Нөгөө санал нийлж байна шүүгчд байна. Сайхан үнэтэй зөвлөгөө өгч байна. Тэгээ өөрөө чинь бас хэмжээг өгж буюу баянтай дуулсан болоо илүү зохицох байсан юм болов уу гэж байна. Тийм зөвлөгөө өгч энэ санал нэг байна. Ер нь өөрийнхөө төвшөндөө дуулсан гэж бодож байна. За харийг хөрсөнгөө байхаа. Жихан сандраад. За баярлалаа амжилт хүсье. За. Урдын гавьяас зүтгэлтэн насан буянгийн хөгжим нисгчийн дуу гэдэг дууг дуулнаа. Би ховын дугаар 9 өмнө говийн Баян далайсмаас ирсэн хэнч гэдэг хүн байна. Энэ бол миний одоо сүлд дуу гэдэг юм уу? Кавиндан болоод одоо маш их дуулдаг дуу мөн байгаамаа. 지울tu hurri osin orgulu tergundegor cildi hurmu bigaza
ертөнхүүрээ ирсэн монгон цагаан хүнийг мэн дүүлж явнах монгон цагаан хүнийг бариад дуулж явнах Тайсан сүмшиг саляк скрудэн цаалсан цэлмиг тэнгри махандат тэнгу яушиг чөрлөтэй соман цагаан хүнэгмэн дүүлж явнахоо Sommen цагаан хүлгэн бариад дуулж явна би Тугтах учрдын сайханд яран тэмүсэн санасайдан хүмүүсийг садгүй түргэн хүргэсэн монгон цагаан хүнэгмэн дүүлж явнахоо Монгон цагаан хүлгэн бариад дуулж явна би Монгон цагаан хүлгэн дуулж явна Монгон цагаан хүлгэн бариад дуулж явна За хинч биш. Тавгайхоо. Өгнүүдийг солигдоод байна. Тэр бид бол тийм мэрэгжлийн хөндрөм танараас шаардахгүй л дээ, тийм ээ. Тэгтээ өгнүүдээ сольж илээ, буруу хэлээд, жаахан сандраад, тэгээ доод өнгөнүүд чи ерөөсөө гарч өгөхгүй байна. Тэр дундаа ягаад бас нэг ташнамыг дуурах гэдэг манай жаахан баканы дээр орж ирэх гээд хольж солиод ингээд байх болохоос давгүй дулчтай. За хинч биштэй баяр хүргье. Ерөнхийдөө сайн том дуу авч бэлдсэн байна. Бэлдснийхаа хэмжээнд ямар ч бас өөрийнхөө цар хэмжээнд сайхан дууллаа гэж би хувьдаа үзэж байна. Тэр нэг хаяа тэр нэг үг бүр дээр нэг амьсгаа авах гэдэг тэрийгээ сайхан холбоо дараагийнхаа дуун дээр анхаараарай. За аймагуудад бид удирдах хөрвүүлсэн сумдан шалгуур сумнаас аймагт шалгууруулад нааш явуулаарай. Аймгийн чатар туслаарай, хувцлаарай, сайн бэлтгэж явуул бэлтгэлээ ирүүлээрэй гэж ийм албан ёсны бичиг өгсөн байгаамаа. Өөрөө бэлдсэн байна, хөгжмөчөнгөө ирсэн байна. Тэгээд чулуун баярлалаа тусалж байгаа юм. Нутгуу биш үү та хоёр? Танилуд уу? Ямар гоё дээлтэй юм бэ та? Энэ та илгсэн юм чатрын дээлүү? Миний би өөрөө илгсэн юм. Их гоё дээлтэй байна баяр хүргэе. Наа чи надаа их гоё харагдана тийж орон нутгараад өмнөө хараад манай хүн биш үү аваа штэ. Ямар сайхан дуулч, ямар сайхан хувцастай гэж бас аймгийн нэр гарч байгаа шүү бид нар хаанаас ирсэн хаана танаа сумынхан ч гэсэн баярлалаа да. За гайгүй дуулчлаа. Гурван сайхны ирвснээр шахарч юм шүү. Эцээс надад хэлээ. Энэ ч бас хийгээд бас 2 жил болж байгаа маа. За. Их сайхан дууштай том дуулдаа. Ялангуяа дэшиг дороос өсөж гардаг баг нэг хагас бүтэн октавын тийм диапазонтай мундаг дуу. Дэшиг их зөрөгтэй тэр интерпретаци дээр гаргаад их аваа. Доошоо байхгүй болчих гээд их. Жахан тэглээ. Ер нь тэнцвэртэй их сайхан дуулах юм бол өөрөө дуулчих юм байна. Энэ дууг. Бус дууг мэдгүй зүгээр энэ дууг л дуулж. Хөгжмийн зохиолч маань яагаад тааруухан баян татаад байна та?
Баярны слогонд биш баг. Төгөлдөр хуур юм, аккордеон юм нэг тиймэрхүү юм тоолбоо. Тэгээд олдсон баян байсан юм уу? Хэл дуучлаа их бодлуулчих шиг боллоо сая. Ялангуяа хоёр юм дээр тийм ээ. Ийм ээ. Дайжгүй. Шүүгчдийн өгсөн оноотой танилцъя. Шүүгч мөнхшүр 13 оноо. Шүүгч самбуу 11 оноо. Шүүгч ухна 12 оноо. Шүүгч Алтан хуйг 12.6 оноог өгснөөр нийлбэр дүн 48.6 болж жигсаалтын 4 бичигдээ. Баяр хүргэе. Баярлалаа. За баяр хүргэе. За баярлалаа. За тэгэхээр өөрийнхөө хэмжээнд дуулж чадаа. Өөрийнхөө хэмжээ дуулсан. Тэгтээ одоо энэ одоо их том шалгуулалтанд орж байгаагүй учраас жаахан сандрах юм жаахан байх шиг боллоо. Тэгээ яг одоо шүүгчид маань одоо дараагийн юмд одоо дараагийн ээжэнд дуулахаараа жаахан доош нь одоо бүдүү хоолойгоо жаахан гаргаж өгөө гэж тэгж байна. Тэгээд одоо би багштайгаа чулуун багштайгаа бэлтгэл хийнэ. 4 дүгээрт ирэмлэгдлээ. Би одоо их баярлж байна. Тэ. Шүүгчид ер нь юу гэж зөвлөгөө өгч чинь таас зөвлөх нь? Ерөнхийдөө бол яг хаа зүгээр дууны үгийг бол наан цаана оруулаад байна гэж байна. Тэгэхдээ одоо яг хаа ерөнхийдөө бол бас бэлтгэл ажил байгаа учраас тэрүүнийг сайн засаарай. Тэгэхдээ одоо яг хаа та нар одоо урлагийн улс бис учраас бид нар одоо тэрийг нэг шаардахгүй ерөнхийдөө дуулах дуу гэж нь л шаарднаа гэж ингэж байна. Сайн байцгаана уу. Би Завхан аймгийн Эрдэнэ арган сумаас ирж оролцож байгаа. Инхэм молонгийн дөрж үнцгэд юм байна. Би ингээд автоврын газраас зохион байгуулж улсын хурлаанд орж байгаадаа маш баяртай байна. 10 жил жолоон зүтгэж байгаа. Ер нь жолоо орж явахдаа ер нь бол байнга дуу аялж явдаг да. Бацхан өгжим алтан шар зам гэдэг дууг та бүхэндээ өргөн барья. Амар сайхан дал байна. Үерийн усны шагаяо. Амутраны шарга байна. Амсан борсон кэрэгмүтэ алтан шартмүтэ шайбэ.
өөрхөн болоод тийм ээ тэр дээд өнгөнүүдэд жаахан зэрэг муутай дээд өнгөнүүдэд гаргачлаа даа. Тийм одоо яах нүдээ тасраа явчихантай гэж хэлж бас жаахан сэтгэл зовмоор. Тэгээд тэр сүүлийнхэн барилтыг жаахан таархан барьчлаа. Тийм ээ хөгжимтэйгээ болно. Сайхан зэрэг төгсөө зэрэг бариад амьсгаагаа зөв болсон бол тэгж фактлахгүй л дээ. Тэг. Цаашдаа жаахан модноохоо. За дөрж гонцгтай баяр хүргэе. Энэ сайхан үл тасрах аялалгуу энэ тэмцээнд алтан шар замыг үнэхээр алтан шар замын эзэд одоо оролцож байгаа учраас өөрөөс ч нэг энэ сайхан замын эзэн болж ер нь олон жил ажилласан уу? Залуу хүн л харагдчихэв тий. Би 7-8 жил л болж байна да жолоочолоод. Тий 10 жил. Чи сайхан хоолойтой юм байна, сайхан дуулж чадж байна, сайхан дуулж байна. Тий. Залуу хүн одоо өшөө гоё бас сайхан хэмэрлэг баймаар байна. Дуундаа орж тийм ээ тэр сайхан алтан шар замыг харж энэ сайхан одоо маш сайхан дуу шүү дээ тийм ээ. Хоолойны цар хэмжээг шаардсан өшөө дотоод сэтгэлгээг бас их гоё илэрхийлж чадах юм гоё дуу сонгож авсан байна. За баяр хүргэе дараагийнхаа сайхан дуулаарай. За болж байна. Дагуу дуулчлаа. Баяр хүргэе ч юм. Чи хэдэн километр явж ирсэн? 1000 км. Өнөглөө 7 он чанарсан. Боцохгон оргил бүтээлүүдийн нэг энэ сайхан алтан шар зам гэдэг дуу жолооч нарын сүлдэд дуу болсон энэ сайхан дуу. Сайхан дууллаа. Зүгээр өөрөө ядруухан байна да. Тэр тун ядруухан байна. Тэр доотлын өнгөнүүд бол биш их эргэлзээтэй дууж байна. Тэр өөрөө сургуультай сайн хийгээд дууны вокалын багш нартайгаа ажилласан бол та дуулах хүн биш шүү дээ. Ялангуяа ганц энэ дуу дуулаад явсан ч болох юм. Их айтайхан дуулжлаа тий. Тэр доод юунуудаар бол анхаарах хэрэгтэй. Цаашид бол өөрөө энэ дуу их дуулах байх л да тийм ээ. Олон улс одоо олон хүмүүс найз нөхөд бүх хамт олон чинь за алтан шар зам дуулах их ба. Би бол шууд гэж ойлгож байна. Дээшээгээ бол өөрийн чинь интерпретац гарах гэж их гоё юмнууд хийх гэж оролдож байна. Аяагаад энэ өөрөө. Амжилт хүсье сайхан байна. Аашлаа. За шүүгчдээ баярлалаа. Шүүгчдийн оноотой танилцъя. Шүүгч ухна 13 оноо. Шүүгч самбуу 11.8 оноо. Шүүгч мөгшөр 12.4 оноо. Шүүгч алдан хуйг 12.5 оног өгснөөр нийлбэр дүн 49.7 бол жигсаалтын 2-т бичигтэй. Баяр хүргэе. За тэгэхээр дуулаа гараад ирлээ. Тэглээ. Гайг өөрийнхөө хэмжээнд гайг дуулсан. Тэгээд жоохон ядруу байгаа учраас шүүгчд бас хэлж байна л да. Жоохон ядруу байна. Бас тэгээд өнгөн дээрээ жоохон анхаар гээд. Ер нь өөрийнхөө одоо нөгөө биелүүлэх хэмжээндээ хүрч чадсан уу? За ерөнхийдөө хүрсэн. Тэгэхээр бас жоохон нойр дутуу шинж яваад ирсэн болохоор жоохон тийм. За сайн байцгаана уу. Хувийн дугаар 11 дугаартай их сайхны Эрхэн Баатар байна. Энэ удаагийн үл тасрах аялалгын уралдаан тэмцээнийг өмнөх оюутнуудын оролцсон тэмцээнийг бүгдийг үзсэн. Одоо тэгээд хоёр дахь удаагийн зохиогдож байгаа жолооч нарын дундахт нөөрөө оролцохоор бүртгүүлсэн байгаа. Гэрийнхэнтэйгээ ярилцж зөвшөөрлөсний үндсэн дээр оролцохоор болсон байгаа. Миний амьдралдаа одоо сонгосон хийж эхэлсэн хамгийн анхны мэргэжил бол жолооч гэсэн мэргэжил байсан. Энэ мэргэжлийг би 19 настай байхдаа жолооны курс төгсөж авч ирсэн. Одоо 9 жил тасралтгүй жолоо барьж өдөр тутамдаа одоо автомашин хэрэглэж тээвэрт оролцож хотынхаа хөдөлгөөнд хот хооронд хөдөөний холын замд явж амьдралаа залгуулж байна да. Царамын цэцгүүд нөхөө алглаж ганхаад байна уу даа хөө
хасан утгийн чамдан би аргагүй дасаад байна уу даа тэнгэрийн цэцгүүд нөхөө хонгордож ганхаад байна уу даа холон утгийн чамдан би хоцгүй дасаад байна уу даа дэлгэсэн цэцгүүд нөхөө дэлгэрч ганхаад байна уу даа дэн дүү харин сэтгэл тэмээ тэгчих амьдрал байна уу даа дэн дүү харин сэтгэл тэмээ тэгчих амьдрал байна уу даа За баярлалаа. Эрхэнбаатар их өвөрмөц юм аа өөрөө. Давгүй. Тэгээ энэ дуу их гоё дуу шүү дээ. Композитор нь яг тэр барьж байгаа дээд талд ялангуяа тэр их зай үлдээгээд энэ дээр дуучид ур чадвараа гаргаад яаж нуулаа хийвэл өөрснийхөө дураар гар гэсэн. Их олон дуучид энийг өөр өрмөр гаргахгүй гэхэд цаад дууч нь өөрөө татаад гаргадаг тийм дуу байхгүй юу? Тэрэриро чинь энэ дээр яг зүгээр штампны яг нотоор зүгээр эцсийн зүгээр өөрийнхөө интерпретац дуучны хаврыг гаргахгүй дуулаад байна л да. Тийм учраас яг л зүгээр дуу заахаар багшигаа дагаад дуулдаг штэ. Радиоор нэг дуу заахаар хүмүүс эхлээд сухад яг тэрэн шиг дуулаад их юм. А түүнээс өөрийн чинь юу гаргуул их намблаг их уянгалаг бас ийм том эрхтэй ийм сайхан залуугаас их өрөвдмөр хоолой гарч штэ их тийм ээ. Хүүхнүүд бол нэлээд их гайхмаар тийм сайхан. Тэгээ энэ дээр ажилласангүй шүү дээ тийм ээ. Тэгээ энийг цаашид ажиллах юм бол энэ дуу таны өөрийн чинь дуу болж бараг болох юм биш үү? Баярлалаа. Баярлалаа. Яа, Эрхэнбаатар тэр энэ дууг чи сайн сургууль тэгээд өөрийн болгож чадсан бол сайхан дуулчих л байлаа. Тий. Өгнүүд чи өөрөө тембрийг сайхан тийм шүү дээ. Их хөөрхөн тембертэй юм. Тэгээд тэр дээдлийн өгнүүдийг бүр сайхан задлж гаргаж ирээд. Тийм ээ? За Стивенийг ингээд урддаг юм шүү гэтэл сайхан гаргаж ирээд. Доотлогоо тэр дэвсгэр дунд өнгөнүүдийн нюансыг чи нюанс хийж гэн бас. Хийхгүй хийж гэн. Тэгтээ дутуу болоод байна. Тэгээд барилтууд ч дандаа таслагдаад би чамайг гүйцэд сайхан бариадаг гэсэн. Аваа авч дараагийнх нь хэлээд. Ингээд дуулж яхан дараах юм болчлоо. Тэрнээс чиний хоолой юунд бол ажтайхаа чи цаашдаа бол чи сайхан дуулна. За баярлалаа. За Эрхэнбаатартай баяр хүргэе. Ер нь бол яг л самбуу шүүгчээ хэлдгээр тембер их сайхан доод дунд дөнгөл бол тэгшин сайхан байлаа. Гол оргил хэсэг болсон тэр дээд дөнгөл цааш нь татаад
Тэгээд энэ дууны гол оргилыг нь гаргаад өгсөн бол их аштайхан байх байл. Гэхдээ дотоод сэтгэл бол чам дотор харагдаад илчлэгдээд байна л та. Тий. Тэгэхээр дараагийнхаа дууг сайн бодож, сайн өөртөө тохирсон дуу сонгож аваарай. За сайхан залуу байна. Сэтгэлээсээ дуулж байна. Энд орж байгаа сайн дурмаар цаан гэдэг хуучин том ёо одоо бол ардын байснууд нэг 15-20 минутын семинар суулаа гэж ойлгоорой. Ингээд дөрвөлэн суулгаж байгаа. Ингээд зөвлөгөө аваад самбуугаас мөнгө ширээс авдаг агшуул та нар тэр олон олдохгүй ийм үрс гарсан алдаагаа яагаараа тэгэр ингээд байнга санаж яваар нэг удаагийн семинар гэж ярьдаг шүү. Тэр нь боли энэ чи өнөөдөр гацтай байна танд эдгээр үг сонсоод магтаа сонсоод алдаагаа мэдж яваа юмд өнөөдөр энд орсны ач холбогдол гэж үзэж байна. Хүн гайгүй хүүхд тарагдж байна. Сайхан одоо нүдэн дулаахан сэтгэлээсээ дуулахж оролдлоо. Дутуу юм болоогүй юм шиг эдгээр хэллээ шүү дээ. За чамд амжилт хүсье. За баярлаа. За Эрхэнбаатартай баяр хүргэе. Ингээд шүүгчдийн оноотой танилцъя. Шүүгч Алтан хуйг 14 оноо, шүүгч Мөнхшүр 11 оноо, шүүгч Ухнаа 12 оноо. Шүүгч Самбуу 12.5 оноо өгснөөр нийлбэр дүн 49.5 болж жигсаалтын 3-т орлоо. Баяр хүргэе. За дуулаа гараад ирлээ шүү дээ тий. Тэгэхээр бас өөрийнхөө хэмжээ дуулж чадаа. За яг санаж ирсэн хэмжээндээ хүртэл дуулж чадсангүй амар сандарлаа. Сандрал байлаа. Тэрнээс болж урдугаар эхлэхээс өмнө нэг орж үзлээ. Тэгээ зарим нэг бодож исэн барилт нуглаануудаар бас жоохон дутуу хийчлээ. Шүүгчд явж юм. Шүүгчд бол тэгэл мэдээж мундаг хүмүүс. Тэр хүмүүсийн үгийг сонсно гэдэг бол миний хувьд азтай хэрэг байлаа. Онооны хувьд бол өөртөө бол нэг сэтгэл хангалуун биш л байна л да. Бодож ирснээс бас дутчихлаа л гэж бодож байна. За баярлалаа амжилт. За баярлалаа. Саавын Завхан аймгаас орж ирлээ. Тэгээд Завхан аймагт одоо би 40 гаруй жил одоо тээврийн тэрэг байж өдөө хүртлээ одоо явж байна. Цементний одоо тээвэрт бид одоо олуулаа явж одоо Завханы хөтлийн цементээс ачааж эрдэнэтэй цемент ачааж тэгээд одоо энэ хатгалаар явж бас ачааж бас энэ картын гурил гэж ерөөсө ховордсон байсан. Тэгээд бид ерөөсө картын гурилыг одоо жолооч төр явсан улсууд л арай жоохон илүү авдаг байсан. Тэгээд далаагаар явж энэ сайхан гурил мөрлөөч ард түмэндээ тарааж бас 5 кг гурил 10 кг гурилыг одоо ингэж бид дандаа ард түмэндээ хөргөж ард түмнийхээ ачааг одоо ард түмэндээ хөргөж явсан одоо ийм удаатай бид одоо bayrar hadigan taydiga 신테 아르티 보이니 대차원아비 자르도 서른이면
жолооч миний жаргал баяраа Օրնի ահովի Հիմեջնի կաչա Օրնի ալթետ Հոնչնի քուրիք է Պինքետ քուդիք են Ճալնագ տանա Սայտան ալտրահար Նիրդե դոդոսա Ալուհա Arrattarni men ayduni Jallosh minni jargal bayra Shinte arti bini te jawnami Jarrattarni men ayduni Jollochni jargal bayra Jollochni jargal bayra За хашуута. Захны ямар сурам гинэ? Аймгийн дөөсөрсөн байсан. Аймгийн дөөсөрсөн. За энэ дуу тухайн үед их модон орж ирсэн мэднэ. Та нар их дуулж ирсэн. Тухайн үеийн жолооч их дуулдаг байсан. Одоо энэ ойрдоо сонсоогүй сонирн байна. За чи фонограмтайг турш зөрлөө. Энэ сонсголгүй, ритмгүй юм уу, авьяасгүйтэй биш. Чи энтэйг тас сургууль хийгээгүй, дахиад 2 3 хоног байсан бол 20 дуулсан бол дуулгал хүн байна. Сандраад байгаа чи малга хоолойгүй ч юм биш, дуулсраагүй ч юм дуул сурсан хүн байна. За юу. Фонограмтай баг нийлсэн туйлын харамсалтай. Тэгээд хэдний дөнгөж олдсон өнөөгөө 7-8 цагт авч За тийм баг. Тийм учраас би бол сайжрах юм маань хэд хоногийн дараа дуулж чадах юм байна гэдэг талаар оноогоо тавина. За хашаатта баяр хүргэе. Үнэхээр сайхан дуу тухайн үеийн амьдрал, ажил, өөрийнхөө хийсэн хөдөлмөрөөр бахархсан энэ сайхан агаар, энэ сайхан аялгауны одоо энэ сайхан хэмнэлийг сонсоод үнэхээр сэтгэл догдолж сонсож байлаа. Гэхдээ надад бол энэ фонограмтаа дуулснаас зүгээр бүр дангаараа дуулсан бол илүү сэтгэл хөрөх тийм сайхан дуулж чадлаа. Баянтай ядаж дуулсан бол өөрөө их сайхан хоолойтой өшөө дээрээс нь бас дуундаа орсон сайхан сэтгэлгээтэй надад их саятайхан санагдлаа. Ганцхан л одоо бүр дээр болсон зүйл бол хөгжмөө сонсож чадсангүй тийм ээ. Тий. Түүнээс сайхан хоолойтой сайхан дуулдаг хүн байна. Баяр хүргэе. Энэ их том дуу шүү дээ. Бараг 2 гектар дуу. Тий. Чи их том дуу барьж авсан байна. За энэ чинь сайн хэрэг. Тэгтээ тэр хөгжим сонсоогүй тэгж ядарч ирж хаад хоолойч чинь ядарсан, чих чинь ядарсан хөгжмөө сонсохгүй тийм ээ. Топ төрөөс эхнээс ахуулаа бичгэн сарвгаал. Тэгээ дууслаа. Чи дуулах одоо тэр байж байгаа инээжгүй тэр чинь их сайхан харагдаж байна. Тий. За хоёртаа үлдээдэх юм бол нэлээ сайн хянуурхан ажиллаж их сайхан дуулна шүү дээ хөө. Ингээд замрааг байх юм бол тэгээд цаашаа явахгүй шүү. Жирээ. За. 12 номер хашват. Зүгээрээ их ер нь энэ дуул танд зогсон байна. Зүгээр дуун дээр ажилласангүй. Зүгээр аргагүй энийг та нар энийг фонограм гэж энэ автомат хөгжмөдөл чирэгдээд энэнийхээ учрыг одоо хүртэл олохгүй л явж шүү дээ. Тэгэл одоо ийм фонограмтай л битгий дуулж та. Амьд хөгжмөнтэй 2 3 хөгжим ийм юм том юмд оролцож байна гэдэг хөгжмөнтэйгээ дуулал хөгжимчин чинь таныг дагдаг та хөгжмөө сонсдог ийм л уялдаатай байхгүй юу.
Тэгэхгүй та ийм автомат хөгжмөнд ингээд тавьчаад одоо дуучлалын гол одоо оролцож байгаа улсуудын алдаа энэ байхгүй. Эн чинь бол хүн биш шүү дээ. Эн чинь бол автомат тоглож байгаа юм чинь таныг алдна уу, зогсно уу, тэр нуулаа их гэж нөө хамаагүй чирэл аваад авах юм чинь. Тэгээ их чирэгдэж шүү дээ. Гол алдаа чинь энэ дээр л байна. Түнс таавал их эвлэгхээ нэг намблаг дуулдаг гэдэг хүн байдаг. Тэр бол өөрт чинь бүрэн байж шүү дээ. Тэгээд дуу бол танд их зөгч. Ийм. За шүүгчдэд баярлалаа. Шүүгчдийн оноотой танилцъя. Шүүгч самбуу 12 оноо. Шүүгч мөвшөр 12.5 оноо. Шүүгч ухнаа 14 оноо. Шүүгч алтан хуйг 11.5 оноо өгснөөр нийлбэр дүн 50 болж жигсаалтын 2 бичигтэй баяр хүргэе. Баярлалаа. За дууллаа. Бас жоохон баг зэргийн панграмаас зөрлөө. Ер нь сайхан үндэснийхээ тэр сайхан хөгжимтэй юм уу, сайхан баянтай юм уу. Зүгээр шүүгчнээ хэлж байгаагаар бол ер нь тань шиг ийм яг дээр үеийн жилаач ингэж яг сайхан дуулж гин. За тэр хөгжим алдах нь одоо хамаалагсан панграмгүй зүгээр сайхан хөгжимтэй гарчаад дуусна өшөө сайхан дуулах байлаа гэж шүүгчд хэлж гин. Тэгэхээр бас өөрийнхөө төвшнээс илүү яг одоо нөх хүссэн хэмжээндээ дуулж чадсан юм бол чадаагүй. Тэр чинь дундаа яг сайхан тэр дууныхаа бүр нэг сайхан гүнд нь ороод бүр урсгаа тэрэндээ орж яг тэр зарим юм дээр алдчихаараа нөгөөт нь твдээ зарим газар руугаа сайхан гүйц сайхан орж өгөхгүй байгаа юм чинь. Тэгээ яг ямар ч байсан дууллаа. Ер нь зүгээр шүүгчнэр бол бас яг нэг харьцангуй заавал нэг панграм гэх та нар өөр л арга сайхан дээр үе хатар хавиндаа яа дуулдгийн баянтаа яа дуулдгийн ардын хөгжимтэй яа дуулдгийн тэргээр дуулчвал та сайхан хоолойтой юм байна. Бас ер нь бас юмд наасаасаа гарвал боломжийн хоолойтой хүн байна гэж шүүгчнэр хэлж байна. Би тэг 13 дугаартай Дацаг Огтой Батэрдэн гэдэг хүн байна. Би Завхан аймгийн Цагаан Чулуусан бай харьяат одоогоор Улаанбаатар хотын Сонгин хайрхан дүүрэгт амьдарж байгаа хуваараа тээвэр ачаа тээвэр эрхэлдэг ийм хүн байгаамаа. Энэ уралдаанд би ер нь өөрийгөө нэг сориод үзье гэсэн бодолтой орж ирсэн. Тэгээд жолооч хүний жаргал бол ер нь өглөө эрт нэг ачаагаа ачиж аваад эртхэн замдаа гараад дуугаа аялаа явж явах бол хамгийн сайхан мөч байдаг.
어떻게 말아요다 우르게 지나다 두대댕드생 민닌 어떻게 За батэрднэ. Чи яасан сургууль хийсэн хоолойч яхан сөнгө байх юм уу? Ерөөсөө юм сөнгө болоод тийм. хоолой жоохон цэцсэн байна. Сөөцсөн юм шиг байх юм те. Яхаа өөрийнхөө хэмжээнд тэжтэйхэн гайгүй л дууллаа. Тэ. За хөгжимчд баярлалаа. За Батэрдэндээ баяр хүргэе. Дагаж хөгжимчдөж байгаа хөгжимчдтэй бас давхар баяр хүргэе. Батэрдний дуулж байгаа энэ байдал нь бол энэ сайхан нутгийн бараа нүдэнд нь ерөөсө харагдахгүй байна. Зүгээр л нэг өөрөө өөртөө дуулж байгаа юм шиг. Уг нь бол сайхан хоолойтой л хүн байна тийм ээ. Тэгээд энэ дуулж байгаа дууга өөрөө сэтгэлээсээ тэр үгэндээ орж тэр хэлэгдэж байгаа тэр сайхан үгийг нүдэндээ харж дуулж байгаа юм ерөөсө байхгүй. Зүгээр л нэг тэр дахил тулганы бадаг дээр бас үг нь өөр байгаа шүү дээ. Тэрийг бол өөрөөсөө анхаарч сурч судлаарай. За юу. За баяр хүргэе. Батэрдэн зүгээрээ өөрөө ер нь л чиний хоолойны чадал бол энэ. Тэгтээ их эвлэгхэн их нийтийн дууны дуулдаг тийм төрхтэй л дуулж байна. Дээшээ хэтаахан дундаа бол дууга өөрийнхөө болгох гэж хичээсэн байна. Өшөө жаахан хичээсэн бол энэ дуу бүр өөрийнх чинь болох байсан байна. Хоолойд чинь зохицоод өөрөө бол дуугаа их сонгоцсон. Зүгээр жаахан таарах байж цаг зав гараагүй юм уу? Жаахан тэгж шил гэж бодлоо. Зүгээр. За. Би нэг хүн баяр хүргэе гэж бодож байна. Тайдан дээр сууж байгаа, голдон сууж байгаа улаан дээлтэй нөхөр болвол яачин хөгжимчин бат сүгч олон жилийн хөгжмөнтэй хөгжмөдөж байгаа. Манай Монголын алдартай нэртэй уран бүтээлчний эртний сайхан чуулган хөгжимчин. Бас энэ тэнд ардын байсан сайн дурхан тусаж байнга ингэж явдаг. Чамд баяр хүргэе бацсгүй. За таны тухайд байгаа юм аа л дуулж байна. Ямар ч хэнэггүй нэг сайхан ингээ найран дээр ч юм хаач юм дуулж байгаа шүү. Уг нь хоолой байна, эвлэхээ аштайхан дуулчлаа. Тайзгд ч юм уу үзэгчд ч юм харж байгаа шүү. Хард нутаг орон хамаатан садамд бүгд харж байгаа юм маш хариуцлагатай байхнээс нь хэлсэн шүү дээ. За амжилт хүсье. За шүүгчдээ баярлалаа. Шүүгчдийн оноотой танилцъя. Шүүгч Алтан хуйг 10 оноо, шүүгч Самбуу 10 оноо, шүүгч Мөгшөр 10 оноо, шүүгч Ухнаа 11 оноо өгснөөр нийлбэр дүн 41 болж жигсаалтын 11 бичиглээ. Баяр хүргэе. За би өнөөдөр улсын филармоны гослол дуучин Амар санаа гэдэг хүний уран санд байсан 69-с 69 оноос эхэл дуулагдсан дуу байгаамаа. Анхны борой гэдэг энэ дууг би дуулж оролцсон оо. Би өөрөө Дорногов аймгийн төлөөлж Дорногов айрыг сумаас ирсэн. Би ч одоо яг 60-70 оны хүүхдийн чинь энэ жил 63-тай яг энэ дуу бол Амар санаа Алтан үеийн зохиол тэгээд гэрэл доодмоо тэгээд янз бүрийн тэр үеийн хойж чихэн соногсон сайхан аялгуу та дуунууд явагддаг байлаа. Тэрүүн дунд л би өөрийнхөө хэрэг чинэгээр дуулж сурсан да. Амараг хоёрыг уулзах анхны бороор торлоо. Анхны бороор торлоо. Навчтэй мотиг найгуулах 난자 대제기를 너로게
тоорлоо. Шинэхэн цэцгийг ургуулах шинтэй дэлхийг оруулах шинэхэн хоцыг учруулах чүрэ бороо эртоорлоо чүрэ бороо эртоорлоо анхны бороо эртоорлоо. За манай ухнаагаяатын нутгийн хүн байна л да. Тэ зөв дорн говоо бодоод ухнаагаа бодоод яачихсан бол би одоо 15-ыг тавьмаар санагдаад явчихлаа. Тэгсэн чи бүхэл бүтэн нэг бадаг. Тийм ээ? Бараг нэг бадаг. Дунд нь хайчлаа л да. Их харамсалтай. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр амар санаатай чи би хамт ажиллаж ирсэн. Далаа дунд манай чуулгад байсан. Дараагаар анхны бараг соёл эрдэнэтэй дуулсан. Тэгээд Хинтээ аймаг нутаг руугаа явсан. Ийм дуулчин байхаа, тийм ээ? Тэрийг чи мэдэх байх. Тэгээд их л харамсалтай юм боллоо. Би 15 тавьчих гэсэн. Тэгээд яагаад ч болохгүй байна. За яг дуулж явах үед янз бүрийн ийм юу гардаг л юм. Гэхдээ бас бариад авцаа. Үгээ мартсан ч гэсэн бас аагаар дуулаад тэгээд юу явчихлаа. Тэгэхдээ бүр цаашаага ямар ч байсан үгээ хөгжмөө олоод ингээд явчихлаа. Бас энэ бол тохоо хүний амжилт янз бүрийн тийм ялахгүй юм гардаг штэ. Тэрийг бол өөрөө бол бас давж гарч чадлаа. Ер нь бол бас тэр дуунд орж байгаа энэ дууга олж дуулсан нь бол надад бас их сайшаалтай. Их аштайхан дуулагдаагүй дууг олж сонгож дуулж чадсан байна. Баяр хүргэе. Дараагийнхтаа. За баярлалаа. Самбагчтай баярлалаа. Энэ хөрөшгөд фонограмгүй явуулсан юм аа. Орой 8 цагт фонограмгүй явуулсан шүн хаанаас одоод тэгээд ингээд халтруулдар болоод ороод дуулах юм байна. Ийм фонограмтад ийм аюултай байдаг байхгүй юу? Сайн нийлэхгүй дуулцраагүй, дагцраагүй, сонсцраагүй бодлоо зэргийн байдалтай тэгээд их сайн сургууль хийж орох хэрэгтэй байсан. Ерөндөө бол мэднэ. Аймагтууд нэг юм дуулаад яваад байдаг. Энд урлагийн өсөлт мөсөлт ордог. Ухнаа дарын хаалга байхгүй, урд дарын хаалга байхгүй, 50 дүнгээ 50. За юу. За баярлалаа. Дуучин маань жахан сургуульд муу хийсэн үе их замбраагүй тэгээд энэ айхтар фонограм гэдэг юмтайгаа хөөцөлтөө эндээ чирэгдээд жахан тийм байлаа тийм ээ. Түнс биш энэ дуу өөрийн чинь дуулдаг дуу юм шиг байна тийм. Энийгээ их олон дуулдаг. Тэгвэр дуулаа сурцсан юм шиг байна. Ганцхан танд юу саад болов фонограм гэдэг айхтар юм. Танд чирэгдлээ. Нэгд хоёрдугаар фонограм их муу хийсэн. Энэ сайхан дуу шүү дээ. Их муу хийсэн. Тэр дуурж байгааг харж байна уу? Тэр одоо тэг бөмбөр цан хоёр л дугарлаа шүү дээ. Энэ дэр ч одоо их айхтар. Тэг энийг тааруулсангүй тийм ээ. За. За шүүгчдийн оноотой танилцъя. Шүүгч Алтан хуйг 9.5 оноо, шүүгч Самбуу 11 оноо, шүүгч Мөгшүр 12 оноо, шүүгч Ухнаа 11 оноо өгснөөр нийлбэр дүн 43.5 болж жигсаалтын 10 бичиглээ. Баяр хүргэе. За уул нь өөрөө яг дуулыг сэмчээд дуулж чадсангүй. Өцөгдөр нэг фонограмтай үзсэн. Фонограмаа дагаж орсон дунд нь нэг бадаг шахуу алдаад. Тэгээ араас нь хөөж олж аваад тэгээ дууллаа. Шүүгч нар яаж хэлээ? Шүүгч нар аргагүй шүү дээ мэдээж шинж мэрэгчлээ усууд дунд нь бараг бүтэн бадаг хайчлаа гэж байгаа байхгүй юу? Би дахалтаас нь орсон юм чинь. Тэр үнэ тэгээд яг өөрөө гэж нэгээр дуулчих гэсэн чинь чадсангүй. Тэгтээ яах вэ? Дундаас нь хөөгөөд авлаа гэж эмэгтэй шүүгч ардын шүүгч маань хэлж байгаа дундаас аргагүй хөг автсан. Тэгээд дуулчлаа да. За би Дархан уул аймгаас оролцож байгаа. Одоо 2004 онд жолоо төгсөөд тэрнээс хойш тасралтгүй одоо 13 жил жолоо барьж байна. Одоо Дарханы төмөрлөг үйлдвэрт ажилладаг.
За би энэ удаагийн шатанда насан буянгийн ая догдорчин шүлэг эсгчийн дугсан дугаар оролцохоор бэлдэж ирсэн байгаа. Тэгээд энэ өдөө тээврийгээ явж байхад жарлаад оны дуунуудыг сонсоод явхад үнэхээр сайхан буянгатай сайхан дуунд байдаг. Тийм учраас энэ тэмцээнд оролцъё гэж шийдэж ирсэн юм аа. Хөрмөгүй оолсыг оргод тэргүүн дээгүүр жилдээ хөрмөгүй газар өдөр тоочод ирнэ гонгон цагаан хүжигми дүүдч явнагөө Мөнгөн цагаан хөдгөн барайд туулж явна би Томна цайсан сумшиг саадах эсгэрүүлэн цайлуудаа Тэнгэр тэнгэрийн удамдаа Цингун явах жаргалтай Монгол цагаан хүжигми дүүдж явнагөө Мөнгөн цагаан хөдгөн барайд туулж явна би Чрodi сайханд ярн тэмүүлсэ Савна цайдган хүмүүсий саадгүй түргэн Убан цагаан хүжигми дүүдж явнагөө Суммун цагаан хөдгөн барайд дүүдж явна би Монгол цагаан хүжигми дүүдж явнагөө Мөнгөн цагаан хөдгөн барайд дүүдж явна би За гэрэл тотоо. Өнгө маш их алдлаа хөхөө. Тийм ээ? Өнгө маш их алдж байна. Өг буруу хэлж байна. Ховоор бас жаахан буруу байна. Тэ жаахан бэлтгэл хийх байж таа өмнө. За баярлалаа. За гэрэл тотоо баяр хүргэе. Тэр хөгжмөө сайн сонсох хэрэгтэй байна. Өнгөө бас цэвэр дуурах хэрэгтэй байна. Сайхан залуу одоо энэ та нарын залуучууд өгшөө их сайхан тэр түрүүчийн өмнө гарсан тэр шамаас хамаагүй ахмад хүн дуулсан ямар их гоё өөртөө ихтэй нүдэнд нь очгялалтсан тийм сайхан баймар байна. Энэ ялангуяа манай залуучууд жоохон өөртөө итгэл байхгүй одоо энэ чинь ийм сайхан уралдаан тэмцээнд орж байгаа юм чинь би ялна би дийлнэ би дуулна гэсэн тийм итгэлийг одоо өөртөө бий болох хэрэгтэй байна. Тэрийг л хэлмээр байна. Энэ дуг сайн мэднэ, сайхан дуу, маш сайхан дуусан дуучин баритон хоолойтой болгон дуулдаг сайхан дуу. Таархан дуулчлаа. Чи өчнө амьдралаар нэг сайхан дуу захиад байсан. Гарч яагаад юм уурасаар хэлчихвэ. Фонограм дутуу, сургуулиуд дутуу гэж чи гарч ирэхэд бид мэдгэж шít. За энэ үг дуулахгүй дэ яандаа л гэж би бодлоо.
өдөр уулзаад 18 давтал ямар сайхан үг харагдав нисгчийн дуу дуулна гэдэг. Сонин байна. Богооны жолоос онгоцны жолоочийн дуу дуулдаг ч бас нэг талдаа болохгүй ч юм байхгүй сайхан дууллаа. Тэгээ алдсан онсноо өөрөө мэдж байгаа. Сургууль байгаа ш. Чивд хөдөө сунаас ирээгүй сахны тосон зэглээс ирээгүй шүү дээ. Төвд байж байгаа, боломж байж байгаа, хаанч ирсэн одоо сургууль их боломж. Жохон сургууль дутуу байна да. Тэгээ дуулахаар юм байна. За дарханжууд харж байгаа шээ нэг аюул шүү минийхээ одоо ингэж алдлаа онлоо гэж арилгахгүй шүү дээ. Энэ чигээрээ л гараа шүү дээ тий. За. Шүүгчдийн оноотой танилцъя. Шүүгч самбуу 9.5 оноо, шүүгч мөгшөр 10 оноо, шүүгч алтан хуйг 10 оноо, шүүгч ухнаа 10 оноог өгснөөр нийлбэр дүн 39.5 болж, жигсаалтын 14 бичигтэй. Баяр хүргэе. За тэгэхээр дуулаа гараад ирлээ. Шүүгчд яаж байна? За дуулаа тэгээ өөрийнхөө сансын дуулж чадсангүй. Хоолоо мань жоохон сүйцэр өнгө алдаад жоохон тиймэрхүү боллоо. Тэгээд бэлтгэл сайн ирэхээс эргэжтэйгэл шүүгчнэрт хэлж байна та. Юу нэг өөрийнхөө нэг хүссэн хэмжээдээ дуулж чадсангүй юу? Одоо дуулаа. Гэтэ нөгөө ханаа төрчөө жоохон хоолоо өвдөөд тэгээ нөгөө жоохон өнгө алдаад дуулчлаа л та. Манай өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна үзэгчтэй 60, 70, 80-ад оны дуунуудыг сонсож үзсэн дуулах дуртай хүмүүс маань манай нэвтрүүлгийг үзээд хамтдаа дуулж тэр үеийнхээ сайхан дурсамжуудыг эргэн дурсан гэдэгт итгэлтэй байна. Манай нэвтрүүлэг өдөж бүрийн яг энэ цаг мөчтөн үзэгч та бүхэндээ хүрэх болно. Нэвтрүүлэгтэй холбоотой мэдээллийг TV5 Mongolia Facebook хуудаснаас авч болно. Тэгээд дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Ayni jomade sheba Ayya kurhi au 3 minuti Telemege tengrengo tuman Saga sarna kurude Sangsın varsan kerega botek Aktın şartım tişeba Татайсбиг бүгднэрхэр нөгөөдний ирж явна Таншигяхо бахатачими мухамутодос таршигяхо